Сайн байцгаана уу? Өнөөдөр би та нартай Dopamine Nation номын талаар хураангуйлан ярьж өгч байна. Энэ номыг Америкийн сэтгцийн эмч Анна Лемпке бичсэн бөгөөд орчин үеийн хүмүүс яагаад өмнөхөөсөө илүү их түгшүүртэй, ядарсан, хоосон мэдрэмжтэй болсон талаар маш сонирхолтой тайлбар өгдөг. Номын хамгийн гол санаа бол хит их таашаал хүнийг урт удаандаа аз жаргалгүй болгодог гэсэн ойлголт юм. Өнөөдөр бидний амьдралд маш их таашаал зугаацал амархан олддог болсон. Бид уйдсан үедээ уцаа нээдэг, стрессцэн үедээ амттай хоол авч идэх боломжтой, ганцаардсан үедээ нүүр хуудас, Instagram, TikTok, YouTube гэх мэт сошиал медиа үзэн сатаардаг. Ядарсан үедээ олон цагаарч хамаагүй кино үздэг. Мөн хүмүүс дэлгүүр хэсэх, тоглоом тоглох, лайк авах, бусдын анхаарлыг татах зэрэг зүйлээс маш их сэтгэл ханамж, таашаал авч байдаг учраас ийм үйлдэлүүдэд улам татагдан хүсэн тэмүүлдэг болсон байна. Эдгээр зүйлс тархинд допамин гэдэг химийн бодис ялгаруулдаг байх нь ихэнх хүмүүс допаминыг зөвхөн аз жаргалын гормон гэдгээр нь мэддэг. Гэхдээ энэ номон дээр тайлбарласнаар допаминыг зүгээр л дахин хүсэх мэдрэмжийг үүсгэн донтуулдаг систем гэж тайлбарладаг. Жишээ нь нэг хүн Instagram юм уу Reels үзэж эхлэхдээ за нэг 5 минут л үзье гэж боддог. Гэтэл өөрөө ч мэдлгүй 1 эсвэл бүр 2 цаг өнгөрчихсөн байдаг. Нэг анги кино үзэхээр суусан хүн шөнө болтол үргэлжлүүлэн бүгдийг нь үздэг. Учир нь нэг анги киноноос авсан допамин нь тархинд ахаад энэ мэдрэмжийг авъя гэсэн хүсэл хүчтэйгээр төрүүлж байдаг. Номон дээр тархийг дүүжин даажинтай зүйрлжээ. Нэг талд нь таашаал, нөгөө талд нь өвдөлт байна. Хүн их хэмжээний таашаал авах үед тархи тэнцвэрээ хадгалахын тулд эсрэг тал руугаа хөдөлж эхэлдэг. Тиймээс маш их таашаал авсны дараа хоосон мэдрэмж төрөх, ядарч сулдах, төвлөрөл буурах, түгшүүр нэмэгдэх, юу ч сонирхолгүй болох зэрэг мэдрэмжүүд гарч ирдэг. Жишээ нь нүүр хуудас эхэндээ хөгжилтэй байна. Гэхдээ удаан үзсний дараа хүмүүс өөрсдөө бусадтай харьцуулж эхэлдэг. Зарим хүн амьдралдаа хангалтгүй мэдрэмж авна. Мөн тарих хит их мэдээллээс болж ядардаг. Мөн шопинг буюу байнга юм худалдаж авах зуршлын тухай сонирхолтой жишээ гардаг. Хүн шинэ зүйл худалдаж авахын өмнө маш их догдолдог. Харин худалдаж авсныхаа дараа баяр баясгал ихэнхдээ маш богинохон хугацаанд үргэлжилдэг. Тэгээд удалгүй дахин шинэ зүйл хайж хүсэж эхэлдэг. Энэ нь допамины хүслийг давтуулах мөчлөгтэй холбоотой гэж тайлбарладаг. Номын бас нэг чухал санаа бол донтолт зөвхөн арх эсвэл хар тамхи биш гэдгийг сануулдаг. Бидэнд хоргүй мэд санагдах жирийн өдөр тутамд байдаг утас, видео тоглоом, ажил, хоол, дэлгүүр хэсэх, спорт, бусдын анхаарал аван лайк авах хүртэл донтуулах боломжтой ажээ. Зарим хүмүүс сонирхолтой нь бүр ажилдаа ч донтдог. Тэгээд ажлаасаа салж чадахгүй байнга ажиллана. Яагаад ингэдэг гэхээр ажиллаж байгаа үедээ л өөрийгөө үн цэнтэй мэдэрдэг. Гэхдээ удаан хугацаанд ингэж амьдрах үед сэтгэл болон биеийн эрүүл мэнд туйлдна. Мөн энэ ном бүх таагүй мэдрэмжээс зугтах нь хүнийг илүү эмзэг дорой болгодог гэж хэлдэг. Өнөөдөр хүмүүс уйдах, ганцаардах, гуниглах гэх мэт мэдрэмжээс маш хурдан зугтахыг оролддог болсон. Гэтэл бага хэмжээний зовөр хүнийг илүү тэлсвэртэй хатуужилтай болгодог гин. Зовөр өгдөгч хүмүүсийг сэргээн чангалж байдаг үйлдэлүүдийн жишээ нь дасгал хийх, өглөө эрт босох, эхлүүлсэн ажлаа дуусгах, өөрт хэцүү ажил хийх, тогтмол тууштай байх, хүйтэн шүршүүрт орох, хэцүү байсан ч үннийг хэлэх,
Зэрэг нь эхэндээ эвгүй санагддагч урт хугацаанд тархийг илүү тогтвортой болгодог гинэ. Номон дээр бас үнэнч байх талаар их ярьдаг. Донтолд ихэвчлэн нууц байдалд улам хүчээ аван сэтэрдэг. Харин хүн өөртөө үнэнч байж би үүнийг хэтрүүлж байна гэж хүлээн зөвшөөрөх үед өөрчлөл эхэлдэг гэж тайлбарладаг. Надад хамгийн сонирхолтой санагдсан санаа бол аз жаргал гэдэг нь богино мөчөд ирсэн таашаал биш, харин урт удаанда тархи тайван тогтвортой байхаас илүү хамаардаг гэсэн ойлголт байсан. Урт удаанд хүнийг тогтвортой байлгах зүйлс нь зорилготой ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслах, хайртай хүмүүстэйгээ гүн холбоо үүсгэх гэж жишээлдэг. Тиймээс энэ номын гол санаа нь бид байнга допамин хөөхийн оронд амьдралдаа тэнцвэр бий болгож сурах хэрэгтэй гэсэн санаа юм. Заримдаа бага зэрэг уйдах, хэсэг хугацаанд утаснасаа хол байх, эвгүй мэдрэмжээс шууд зүхтаахгүй байх нь тарих болон сэтгэл зүйд маш хэрэгтэй байдаг гэж энэ ном харуулдаг. Тиймээс одоогийн бидний амьдралд өөртөө хүнд хэцүүч гэсэн тархиа эрүүл тогтвортой байлгах зүйлстэй илүү анхаарал тавин санаачлахтай хандах нь урд өмнөх үеүүдээс илүү чухал болсныг энэ ном бидэнд сануулж байна. Та ямар хүнд зүйлийг хийж өөрийнхөө тархины эрүүл мэндийг дэмжих гэж байна? Коммент дээр хуваалцаарай.